Манай редакцид ерөнхий боловсролын сургуулийн багш нар сурагч нэг бүрээс нэг чихэр, нэг кофе хурааж байна. Энд чи одоо юу болж байна? Багш нар баяраа тохиолдуулаад жилийн хэрэгцээг хангах гэж байгаа юм уу гэсэн гомдол орж ирсэн юм а. Ингээд ямар зорилгоор энэ үйл ажиллагааг тус сургууль зохион байгуулж байгаа талаар хариулт авахар ерөнхий боловсролын 1-р сургууль дээр очлоо. Нэг кофе, нэг чихэр авчир гэж хэлсэн үү? Танаа багш чинь нэг кофе, нэг чихэр авчир гэж хэлсэн юм уу? Хэлсэн. Манай дунд хүүдл хэлсэн байсан. 4-р анги. Нөгөө хоёрт нь бол хэлээгүй. Багш чинь нэг кофе, нэг чихэр авчир гэж хэлсэн үү? Хэлсэн. Авчиж өгсөн. Нэг кофе, нэг чихэр авчир гэж хэлсэн гэсэн үнэн үү? Үнэ. Чихэр авахгүй явж байна одоохондоо. Нийт хэдэн төгрөг болж байна? Нэг чихэртэй одоо 200 150 янз янз хэлнэтэй шүү дээ. Кофе нэг 250 300 тэл байх. За жил бүрийн 10 дугаар сарын эхний 7 хоногт Монголын багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. За тэгвэл яг үүнтэй холбоотойгоор манад бол нэгэн мэдээлэл ирсэн. Одоо ерөнхий боловсролын 1-р сургуулийн сурагчдыг багш нарын баяр тэмдэглэж байгаатай холбоотойгоор нэг кофе, нэг чихэр авчраа гэж одоо сурагчдад хэлсэн гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр тус сургуульд яг хэдэн сурагч сууж байгаа. За яг хэддүгээр ангийн хүүхдүүдийг ямар зорилгоор одоо энэ кофе, чихрийг авчир гэсэн юм бэ гэсэн мэдээллийн одоо учрыг тайлахаар 1-р сургууль дээр хүрэлцэн ирээд байна. Ингээд нийгмийн ажилтны юм уу сургуулийн менежертэй орж уулзах гэж бодож байна. Хүүхдүүдийн маань дунд сургууль юун дээр бол одоо хандив мөнгөний одоо үйл ажиллагаа за ийм бас их явагдаж байгаа. Тийм учраас бас эцэг эхүүд сурагчдаа бас нэг зөв ойлголт өгөхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл одоо дэлхийн паралимпийн хүрэл медальтай Болормагийн ууган хүү нутгийн одоо хүүхдэд дэмжиж багш сурагчдын дунд бас хандив аян өрнөж байгаа. За энэ бас эцэг эхтэр бас ачаалуулж очиж байгаа бох. Гэхдээ хүүхэд болгон дэмжиж халуун дотноор хүлээж авч бас энэ ажиллагааг өрнүүлж байгаад баярлж байна. За мөн манай Дорноговын 1-р сургууль бол улстай байтугай дэлхийд одоо алдартай хүүхдүүд, даамч хүүхдүүд манай сургууль байдаг. За манай сургууль өөрөөр хэлбэл даамын одоо тэр Монголын төлөөлөгчдийг бол одоо бараг өнгөлж байдаг ийм сургуулийн хүүхдүүдийн хувьд бол манай хүүхдүүд даамын тэмцээнд оролцохоор сая одоо дэлхийн аврагт явах гээд 10 сард бэлтгэгдэж байна. За энэ хүүхдүүдийнхаа бас авиасыг мөн одоо дэлхийн аврагт оролцохын амжилтыг нь мэлааж бас хүүхдүүдийнхаа дунд даамын одоо даамч хүүхдүүдэд дэмжих хандив аяа өрнүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл энэ аяыг бид нар уриалга гаргаж бүх одоо сургуулиудад уриалгыг хүргэсэн. Энэний дагуу бол одоо бүх сургуулиуд маань хандив өгч маш их дэмжиж байгаа. Сайн мэцхан уу намайг Алтан Талх хүргэдэг ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12 ангийн сурагч суртын зөвлөлийн дарга байна. Бид бүхний явуулж байгаа энэ сурагч багш нарын баярыг зохион байгуулан копи цай болон чихэртэй хүлээн авалт манд болохоор уламжлалт болон зохион байгуулдаг бөгөөд анги болгоно болохоор нэг хүүхдээс чихэр авж байгаа. Тэр чихрээр болохоор 5 чихэр нь болохоор суртын зөвлөлтийнхэнд ирээд сургуулийн үйл ажиллагаа болон багш нартай талархах маягаар тийм мэдээдсэн. Тэнд зориулагдсан. Энэ үйлчлэг болохоор зарим хүүхдүүд нь буруу ойлгосон байсан. Тэгээд зарим дэмжиж байгаа хүүхдүүдтэй болон эцэг эхчүүдтэй маш их баярлалаа. Мөн багш нарт багш нарын баярын мэнд хүргье. Учир байдал нь хүүхдүүдийн өөрсдийн санаачлагаар Монголын багш нарын баярыг өгтөн зохион байгуулж байгаа арга хэмжээний хүрээнд байсан байна. Энэ санаачлагыг хүүхдүүд өөрсдөө гаргажээ. Өөрөөр хэлбэл багшигаа хичээл заагаад ядарч байхад нь жаахан ч гэсэн амс хийлгэх гэсэн хүүхдүүдийн багшигаа бодсон сэтгэл юм. Энэ санаачлагыг ангийн дарга нар дэмжснээр ангийнхандаа тараасан байна. Нөгөө талаар тус сургуулийн цаг үеийн байдалтай холбоотойгоор олимпийн медальтанда хандив цуглуулах, дэлхийн аваргад оролцож байгаа даамын тамирчтай дэмжих, замын үдийн сургуулийн 60 жил гээд баггуу татаасыг хүүхдүүдээс авч байгаа нь кофе чихэр авахд эцэг эхчүүдийн игдүүцлийг төрүүлсэн бололтой. Өнөөдөр дэлгүүрт том чихэр 250 төгрөг, кофе 200-аас 300 төгрөгөөр худалдаалагдаж байна. Эдийн засгийн тэмч таатай нөхцөл бүрдэж амжаагүй байгаа энэ цаг үед кофе чихэрхэн хураалга гэсэн нь аав ээжүүдийн игдүүцлийг хүргэсэн учир юм байна. Цаашид энэ төрлийн жижиг идэж уух зүйлсийг хүүхдүүдээс хураахгүй байх тал дээр хаана анхаарах хэрэгтэй байна. Хүүхдүүдийн цайлган сэтгэлээр багшигаа баярлуулах гэсэн энэ хандлага ямар таач багштай барьж байгаа таны хүүхдийн бэлэг болж тарлаа. Дорноговын багш нартаа баярын мэндийг энэ ташрамд хүргье. Мэдээллийг D-Time бэлтгэлээ.